Саг видео үзүүлж байна. Дэлхийг удирддаг гэгдэх чөлөөт масончуудын 15 нууц. Төрийн эрхийг булан авах, бөөнөр нь алж устгах, эдийн засгийг хямраах гэх мэт дэлхийн хэмжээний асуудлуудад буруутгагддаг нууц бүлгэмүүдийн нэг бол чөлөөт масончууд юм. Тэд хэдэн мянган жил оршин тогтнож ирсэн улс үндэстнүүдээс дутхааргүй өөрсдийн гэсэн баялаг соёл, дотоод дүрм, журамтай аж. Ингээд чөлөөт масончуудын талаарх 100 хэдэн нууцыг дэлгэе. Чөлөөт масончууд бидний боддог шиг тэмч нууцлаг биш. Хүмүүс масончуудыг нууцлын өндөр зэрэгт ажилдаг аимшигт бүлгэм гэж боддог. Гэсэн ч бид энд тэдний тухай ярьж та сонсож байна. Үгээр зогсохгүй тэд Википедийн хуудастай бөгөөд тэндэн өөрсдийн мэдээллийг оруулсан байдаг. Мөн чөлөөт масончуудын бүрэлдэхүүнд байсан хүмүүс дуршлагын хуваалцаж тэнд юу хийдэг байснаа олонд дэлгэсэн байх нь ч бий. Николас Кейжийн тоглосон үндэсний баялаг кинон дээр тэдний тухай өгүүлтгийг санаж байгаа үстэй. 2. Алдартай чөлөөт масончууд. Өөрөөр цаг үед амьдарч байсан олон алдартай чөлөөт масончууд байдаг. Тэдний дундаас хамгийн алдартай нь гэвэл Бенджамин Франклин дэргүүтэй Америк нэгдсэн улсын үеийн 15 ерөнхийлөгч, зохиолч Оскар Уайлд, саксон бөмбөгч Шакил О'Нил, Скотти Пиппин, боксчин Sugar Ray Robinson, Джек Демпси нар байдаг. Зарим хүмүүс бүр Холливуудыг чөлөөт масончууд бий болгосон гэж маргадаг байна. Учир нь Холливуудын алдарт кино продюсер Сесил Демил, Universal студийн үүсгэн байгуулагч Карл Лемел, жүжигчин Том Хэнкс нарыг чөлөөт масончуудын нэг байсан гэж үздэг юм. 3. Чөлөөт масоны өнөөгийн байдал. Масоны нийгэмлэг нь одоо ч идэвхтэй үйл ажиллагаатай байгаа бөгөөд урдынхаасаа нэг их өөрчлөгдөг байж. Хизээж өөрчлөгдөөгүй, бас цаашдаа ч өөрчлөгдөхгүй нэг зүйл нь тэдний ах дүүгийн барилдлага юм. Масоны нийгэмлэгт цөөн хэдэн эмэгтэйчүүд байдаг ч дийлэнх олонх нь эрэгтэйчүүд. Гэвч сүүлийн хэдэн жил тус нийгэмлэг нэлээд олон гишүүнэн алдсан бөгөөд энэ нь тэд нийтийн анхаарлыг ихээр татахулсантай холбоотой аж. Зөвхөн эргэлзээтэй цаг үед хүмүүс өөрсдөөсөө том зүйлийн нэг хэсэг байхыг хүсдэг нь хүндрэлтний байгалийн чанар юм. Ингэснээр нь тэд амьдралд хизээж ганцаардахгүй гэдэгт итгэдэг. Тийм ч учраас масончууд оршин тогтносоор байна гэж үздэг байна. 4. Америк болон Европ чөлөөт масончуудын ялгаа. Бидний бичлэгт Америкийн масончуудын тухай хангалттай ярина. Иймээсэнд Европын масончуудын тухай мэдээллийг голжлон өгөх нь зүйтэй болов. Масончуудыг хоёр ангилдаг ба нэг нь байнгын, нөгөө нь их газрын гэж ангилдаг. Тэд анхандаа нэг бүхэл байгууллага байсан ч 1800-аад оны үед задарчээ. Үүний хамгийн гол шалтгаан нь арьсангүйр ялгарлах үзэлтэй холбоотой байв. Учир нь Америкийн иргэний дайны дараа чөлөөт масончууд арьсан, шашин шүтлэг ялгалгүйгээр бүх хүмүүс нээлттэй гишүүнчлэлтэй болсон нь зарим гишүүдэд таалагдаагүй байна. Мөн тэд чөлөөт масоны гишүүн болохын тулд заавал шашин шүтлгийг харгалзах ёстой гэдэг дээр хоорондоо маргалджээ. Эдгээр зөрчлүүдээс болон хоёр хуваагдсан байна. Их газрын масончууд нь католикчуудаас голжлон бүрддэг бөгөөд Америк нэгдсэн улсын масончуудын нийгэмлэгээс тусдаа харьяалагдах болсон байна. 5. Чөлөөт масончуудын байрладаг газар. Чөлөөт масончуудын байрладаг газар нь хаасаагүй байдаг бөгөөд та хүсвэл Google-ээс хайгаад олсон ч болно. Гэвч масончуудын цугладаг гол зүрх болсон газар нь нууцлаг, хаалттай байдаг. Тэдний цугладаг газар дандаа барилгууд байдаггүй бөгөөд зарим тохиолдолд сүмхийд байх нь ч бий. Тэд улсын мужийн төвшөнд өөрөөр удирдлагуудтай байдаг. Харин нийтлэг нэг зүйл нь тэд шинэ гишүүн элсүүлэхдээ хязээд нээлттэй байдаг аж. 6. Масончуудын бэлэгдэл. Чөлөөт масончуудын бэлэгдэл нь хүмүүс нэлээд тань санагдах болов. Зурган дээрх луужингаас эхлээд тэмдэгт бүр тодорхой утга санаа агуулдаг ба тэдгээр нь өөрөөрийн ёс суртахууны сургаалтай байдаг аж. Тэд өөрсдийн цугладаг зарим байр, суудсан дан энэхүү бэлэгдлийн тэмдэгтээ самбар байрлуулдаг байна. Ингэж тэд дээд хүнийг шүтэж
түүнд анхаарлан хандуулах зорилготой аж. 7. Ёгт удаг. Дээр дурдсанчлан чөлөөт масончууд өөрсдийг нь шүтдэг дээд хүнийг энэ хорвоо дэлхийг бүтээсэн гэж үздэг. Энэ бол тэдний сэтгэх үед уламжлалт шашин зөнхлөх нөлөө үзүүлдгийн гол шалтгаан юм. Мөн дээр дурдсан тэдний бэлгэдлийн цаан ёгт удаг нуугдж байдаг. Тэдгээр нь өөрнөг түүхийг ярихад хэрэглэгддэг түүх бөгөөд бүх зүйл маш гүн гүнзгий бэлэгдэл агуулгатай байдаг. Ёгт түүх нь өөрөө маш төвөгтэй санааг хүмүүст энгийн өгжилтэй байдлаар хүргэдгээр онцлог. Хэрвээ та анзаарвал Есүсийн хэлсэн сургаалын ихэнх нь тодорхой төрлийн ёгт үлгэр байдаг. Мөн үүнийг өөрийн нууцаа хүмүүст ойлгоход хэцүү, далд санаагаар илэрхийлэхэд ашигладаг байна. 8. Элсхийн тулд юу шаардагдах вэ? Чөлөөт масоны нууц байгууллагад элсхийн тулд мөн тэдний нэг байхын тулд тавигдах үндсэн 8 шаардлага байдаг гэж. Тухайлбал нэр төртөө, 18-аас дээш настай, дээд хүчинд итгэн шүтдэг гэх мэт. Гэхдээ энэ нь заавал Христийн шашинтай байх ёстой гэсэн үг биш бөгөөд зүгээр л ямар нэгэн шүтлэгтэй байхад хангалттай гэж. Өөр нэг гол зүйл бол та өөрийн хүсэлтээр чөлөөт масончууд руу очих юм. Тэд зөвхөн өөрсдийнх нь нийгмийн нэг хэсэг байхыг чин сэтгэлээсээ хүссэн хүмүүсийг л хүлээн авдаг байна. 9. Чөлөөт масончууд болон ерөнхийлөгчид. Таныг итгэх үгүйг мэдэхгүй ч чөлөөт масон байсан нь батлагдсан Америк нэгдсэн улсын 15 ерөнхийлөгч байдаг аж. Тэдгээр нь Жорж Вашингтон, Джеймс Монро, Эндрю Джексон, Джеймс К. Полк, Джеймс Буканан, Эндрю Джонсон, Джеймс Гарфилд, Уильям Маккинли, Теодор Рузвельт, Уильям Ховард Тафт, Уоррен Хардинг, Франклин Д. Рузвельт, Харри С. Труман, Джеральд Форд нар аж. Энэ тонд Бенжамин Франклин, Пол Ривер зэрэг үндэслэгчид ороогүй юм. Дээр чөлөөт масон байсан 14 ерөнхийлөгчийг дурдсан бол 15 дахь нь 1849 оны 3 дугаар сарын 4-нд ганцхан өдрийн ерөнхийлөгч байсан Дэвид Райс аажсэн юм байна. 10. Хувилдааны онол. Чөлөөт масончуудын талаар маш олон хувилдааны онол ташаа ойлголт байдаг. Тэднээс гол хоёрыг нь дурдъя. Юун түрүүнд масончууд өөрсдийн гэсэн шашинтай гэж хүмүүс үздэг. Гэвч тийм биш бөгөөд тус нийгэмлэг өөр шашин шүтдэг хүмүүсээс бүрддэг байна. Харин хоёр дахь нь чөлөөт масончууд адилхан зэрэгдэв байр суурьтай, нэг өдөрдөгчтэй гих цуу яриа байдаг. Гэвч бодит байдал дээр тэд ижил нэртэй өөр байгууллагуудад харьяалагдаж өөр өдөрдөгчтэй байдаг бөгөөд тэдний уламжлалч заавал адилхан байх албагүй аж. 11. Иллюминат бүлгэм. Маш олон хүмүүс иллюминат бүлгэм, масоны бүлгэм хоёрыг нэг гэж үздэг нь тавшаа ойлголт юм. Зарим хүмүүс энэ хоёр нийгэмдгийг хоорондоо холбоотой гэж маргадагч нотлохоо олдоогүй байна. Тэгээд ч үдгөө иллюминатын оршин тогтнохоо болсон гэж үздэг. Мөн чөлөөт масончуудын ялгаа нь тэд илүү бодиттой бөгөөд буйны үйлсгийхээр нэгдсэн ахан дүүсийн харилцаатай юм. Үүнээс гадна тэд бусад хинхэнээс илүү эргэтгэж байдлыг эрхэмлдэг байгууллага аж. Харин иллюминати болон масончуудын төстэй цорын ганц зүйл нь тэд аль алин дэлхийг эзлэхийг хүсдэг. Эсвэл аль хэдийн эзэлчихсэн байгууллагууд хэмээн маргааны болдгорон адил юм. 12. Чөлөөт масончуудад ийм чамар хуурдагдахгүй. Хэрв та чөлөөт масончуудын дунд орж тэдний нууцад нэвтрэхийг хүсэж байгаа бол дахин нэг бодоод үзээрэй. Учир нь тэд танд тийм чамархан хуурдагдахгүй бөгөөд өөрсдийн нууцыг хадгалжуулахын тулд хуурамч уламжлал зохион таныг төөрөгдүүлж дөнгөн. Жишээ нь хэрв та онлайнаар масончуудын мэндчилгээний зан үйлийг олж мэдээд тэдэнтэй уулзахтан ашиглавал тэд таныг шууд л мэднэ. Учир нь тэдний жинхэнэ мэндчилгээ өөр байдаг. Гэвч энэ нь масончуудын нэг болох эсвэл тэдний нэгтэй уулзах нь маш хэцүү гэсэн үг биш юм. Зүгээр л дүр хэсгийн оронд тэдний нэг болохыг үнэн сэтгэлээсээ хүсч бууган илтгэхэд л болно. 13. Чөлөөт масончууд бие биенээ хамгаалдаг. Чөлөөт масончууд бие биенээ гэсэн сэтгэлээр алдартай.
Тэд улс орныхон хуулийг дагаж мөрдөхөөс илүү ах дүүгийнхээ холбоог үнэлдэг. Дэмдэнчдэд бие биенийхэн эсрэг мэдүүлэг өгөх, гэрчлэх тохиолдол маш цөөн байдаг байна. 14. Нар болон чөлөөт масончууд. Чөлөөт масончууд нарыг ихэд бэлэгшээдэг. Тиймдээ ч хүмүүс масончуудын хүч чадлын нууц нь нар гэж үзэх нь ч бий. Масончуудын бэлэгдлийн сүлдэн дээр нар маш томор дүрслэгдсэн байдаг. Энэ нь тэдний хувьд ер булсын утга санаатайж. Дугайлбал нар сар хоёр нь бидний амьдралд тохиолддог эсрэг тэсэргийн хослол юм. Нар сар нь тэнгэрт ижил хэмжээтэй харагддаг. Мэдээж бодит байдал дээр адилхан хэмжээтэй биш ч гэсэн бидний нүдэнд бидний өнцгөөс адил. Нөгөө төгөөрдөд хорвоогийн нэг хоногийг шөнө өдрөөр нь хувааж эзэмшдэгч гэж хэлж болно. Тиймээс масончуудын хувьд нар сар хоёр нь эрэгтэй эмэгтэй хүн бөгөөд бид нарны тал, сарны тал хэмээн хоёр хуваагддаг гэж үздэг байна. Энэ мэд маш сонирхолтой бэлэгдэлтэй байдаг аж. 15. Бурханд итэг. Тэдний нэг болохын тулд шүтлэгтэй байх хэрэгтэй гэдгийг дээр дурдсан. Энэ бол тэдний үндсэн дүрмийн нэг юм. Тиймээс бурхан байхгүй гэж үгүйсгдэг атеистууд эсвэл бурхан байдгийг батлах боломжгүй гэж үздэг агностик хүмүүс тэдний нэг болох боломжгүй байж. Тэрчүүдгөө масончуудын гишүүн байх үеийн бурханд итгэх итгэл үнэмшлэн алдсан хүмүүс тус нийгэмлэгийг орхихоос өөр аргагүй хүрдэг байна. Гэвч зарим зөөн тооны масончууд шүтлэггүй хүн элсгийг зөвшөөрдөг аж. Учир нь тэд өөрсдөө рационал шинжтэй тул шашин шүтдэг эсэх нь тэдний хувьд тийм ч том асуудал болохгүй гэж үздэг байна. Мөн тэд юудигээс эхлээд бүх шашинд хүлцэнгүй ханддаг. Чөлөөт масоны нийгэмлэг сонирхол татгууц зүйл ихтэй бөгөөд тэдний сургаал болон тэднээс суралцах зүйл маш их. Гэвч юун дөрөнд аль нь жинхэнэ үнэн, аль нь хуурамч сургал гэдгийг таньж мэдэх нь чухал юм.